золбууд хилчд байгуулсан байна. За Дундгов аймгийн залуучуудын холбооны байгуулсан байна. За Салхит өртөө нагданы байгуулсан байна. Айрё байгуулсан байна. Хамгийн сүүлд нь 3 гол худалдааны 5 төл байгуулсан байна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүдгийн энэ өдрийн төмөн амар амгалан айлтган мэдчилж байна. ТV караоке нэвтрүүлэг ээлж дугаараа өргөн барихад бэлэн болж байна. 2007 оны 11-р сарын 10-нд ТV караоке нэвтрүүлэг $5,000 төлөөх анхны нэвтрүүлгээ өргөн барьснаас хойш өнөөдөр 2009 оны намрын дунд сарын налгар сайхан нэгэн өдөртөө энэ өдрийг хүртэл хамтдаа учран золгож хамтдаа манай нэвтрүүлгийг таалан болгосон. Зам манай нэвтрүүлэгт оролцож их шиг аядууга авиас бэлгээ өргөн барьсан нийт оролцогчид хийгээд үзэгчид тавгдээ мөнгөн талархлаа өргөн төвшүүлж байна. Энэ өнгөрсөн хугацаанд 2008 оны 12-р сарын 11-12-нд Монгол өвхийн өргөнд орсон $5,000 төлөөх өрсөлдөөн буюу тэр супер шоунд оролцсон шилдэг багуудаас бэлтгэсэн нэвтрүүлгийг баримтат кино үзэгчид тавхан таалан болгосон баг. $5,000 эзэн болсон Дорногов аймгийн улаан уулын хөлийн хатраадын хамт олноос бэлтгэсэн улаан уулын золбот хилчид бид ч өөрсдөө тус тусын ажилтаа усуучтай бас дандаа тийм урлагийн усуд биш. Ажлын завсраар бас ганц нэгэн дуу бэлдчихл байсан л та. Нэвтрүүлгийн ялагчийн төлөө өрсөлдөн ялагч болсон. Та бидний сайн мэдгээр Дорногов аймгийн улаан уулын хөлийн тастай хэмээн нэршигдсэн золбот хилчид хамтлагийг тайзнаа орон залж байна. Дархан хилэн дайцны мансан Дайчин Баатар хэдийн зэрэгтэй эх орны минь цэнхэр хязгаар гэгэн дорны улаан уул эцгийн голомчиг сэтгэл дотнохон элгэн дойрхон улаан уулаа дархан хилийн онцгой чиглэл данзан арвжаагийн өлгийн нутаг хилийн бомтын анхны голомт хилчин ирсэн эдрийн жавха улаан уулын номин хязгаар удам залгсан золбот хилчид мөн шилдэг хамтлагуудын нэг Улаанбаатар төмөр замын салхит зангалааны салхитын аялгау хэмээхийн хоёр цоврал нэвтрүүлгийг та бүхэн таалан болгосон байх гэж найдаж байна. За одоо тэгвэл та бүхэнд 2008 оны 12-р сарын 11-12-нд Монгол өвхийн өргөнд өрсөлдсөн 40 гаруй багаас шилдгээр тодорсон бас нэгэн багийг тэр багийн залуучуудын тухай өгүүлэх нэгэн сонирхолтой нэвтрүүлэг баримтат кинонда та бүхэнд өрн залж байна. Энэ бол мэдээж манай үзэгчид бүгдээрээ тааж байгаах Дундгов чөлөө залуучууд төрийн бас байгууллагын өөрөөр хэлбэл Дундгов аймгийн Дэлгэр хангаа сумын харьяат залуучуудын Дэлгэр хангаа багийн хамтлагийн хамт олонны энэ залуучуудаас бэлтгэсэн нэвтрүүлэг байна. Учир нь гэвэл одоо 2009 оны 12-р сарын 5-6-нд Монгол өвхийн өргөнд 2009 оны ээлжид $5,000 төлөх ард түмний дуун ихцэн гүн болоход хоног хугацаа улам бүр ойртсоор байгаа. Энд өдөө орон нутгаас хийгээд 21 аймгийн шилдэгүүд за мөн Улаанбаатар хотоос 7 хоног бүр тодрон гарч эрхийн бичгийн эзэд одоо бүхэн өргөнд өрсөлдөн. Тэгэхээр энэ өрсөлдөөнд чухамдаа ямархуу байдлаар оролцох Нодингийн урд урдны жилүүдийн хамтлагууд маань ямархан авиаслаг залуучууд байсан хийгээд ямархан өрсөлдөөнтэй болсон гэдгийг бид бас эргэн сурвалжлах үеднээс энэхүү цоврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчид тавхандаа өргөн төлөвлөлөө явуулж байгаа лээ. Дундгов аймгийн Дэлгэр хангаа сумын залуучуудын Дэлгэр хангаа багийн 5 залуу бүгдээрээ тус тусын ажил амьдралтай, тус тусын хичээл сургуультай, өдгөө бүгдээрээ сургууль соёлоо төгсөөд тус тусын амьдралын зам өрхөв одсон хэдий боловч манай нэвтрүүлэгт анхнаас ахуулаад оролцсон тэр нэвтрүүлгийн архив сэлтийг бид ухан байж энэхүү нэвтрүүлгийг та бүхэндээ өргөн төлөвлөж байна. 12-р сарын 5-6-нд газрын шилдэгүүд эх орны 408 зохисоос 21 аймгийн шилдэгүүд заман хот өдөө Улаанбаатар хотоос оролцох залуучууд оролцсон
нүсэр шоу зохион байгуулалтыг хийгээд бэлтгэл ажилд аль хэдийн орсон байгаа. Дахин давтан дуртахад Өвөр хангай, Говьолтой, Ховд, Увс, Завхан зэрэг аймагуудаар 10 дугаар сарын 10-наас эхэлж бид бүхэн аймаг тус бүрийн шилдэгүүдийг тодруулж эрхийн бичгээ өргөн гардуулах энэ аяндаа мордоход бэлэн болсон байгаа. Ингээд та бүгдийг манай нэвтрүүлгийг тоглон сууж таалан болгоно гэж хүсэж байна. Та бүхэндээ эх орны маань, ард түмний маань аялгау сайхан дуу. Улам бүр тасралтгүй, улам бүр хөгжин ундран цэцгэлэг болтугай гэсэн их шиг аялгау сайхан мэнд ерөөлийг өргөн төвшүүлж энэ нэвтрүүлгээ өргөн барьлаа. Та бүхэндээ эрүүлэг, аз жаргал, алдар суу, амжилт бүтээл тань аялгау дун ажил дүгэн цацар шавхын үлзий бүлэгт ерөөлийг өргөн төвшүүлье. Дундгав чөлөө залуучууд төрийн бас байгууллагын Дэлгэр хангай хамтлагийн залуучуудыг өрн залж байна. Миний хорон хангай гов хээр талхассан тийм үзлэнтэй сайхнуудыг төрсөн бид бүхэн дуулахаас өөр аргагүй ертөнц дэлхийд дуунд зориулсан хөшөө зөвхөн Монголд байдаг тийм агуунцтан бид бүхэн 2008 он тавдын айлгэр өрхүүгэн аялгау дуугаар дөрөн байхын ерөөлийг дахин өргөн төвшүүлж байна. Хадуун алга ташаалаа. Дундгой чөлөө залуучууд төрийн бас байгууллагын Дэлгэр хангай багийн аглагч Цолмонгийн Чүнчин наруу. Хамтлагийн гоцол дуучин Эрдэнэсүрэнгийн Цэндбаатар. Хамтлагийн гишүүн Гандүрийн Гард багна. Хамтлагийн дуучин Бат нэгтийн Төвшин жаргал. Хамтлагийн дуучин Цогтгэрлийн Шинбаяр. Дэлгэр хангай суманд төрж өссөн. За би Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын харьяа. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын угуул. Би Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын угуул. Телевизээр явдаг байсан шүү дээ. Яг би бас үздэг байсан. Тэгээд иймэрхүү нэвтрүүлэлд орох санал тавиад тэгээ орыг шийдээд би орсон юм байна. Оролцоод үзье гэж. Бага мөрдүүлээд 10 хоног бараг бэлдсэн дээ. Энэ хүртэл явна гэж бас бодож байгаагүй. Хададах гадуунда боролтыг хөт сүргээрээ бэлцээ. Хараад цуцаа тэнэгэр гайдаа хулангийн сүрээ хойлорн дагсаа. Миний хараа сайхан Osni shodu uikumere soga baksa Mini hara sakhara minjibugin sorshira Одоо манай хамаатны ахнар байна л да. Одоо энэ Дундгой чөлөө залуучууд гэж байна. Тэнцэнс одоо бидэрт одоо санал тавьсан ингээд нутгаас ингээд оролцуул яасан бэ? Ер нь ингээд оролцооч ээ. Тэгээд энийг сонсоод өдрөөс их дуртай хүлээж авсан л та. Оролцоод бас үзээд алдъя гэж бодохоор.
зүрийн зэрэглээ байлаа мэрэлцэн эрэхлээ байна мянгус түмүсийг давуулаад сэтгэлийн дугаан чамда дуулъя За ер нь манай хувийн гişүүд ер нь бүгдээрээ л ер нь их гой тулдаг болсооч үү дээ. Хар багаас цэцэрлэгт хүртэл хамтаа явж ингэж өссөн болохоор Мэдээж манай гишүүд бол бүгдээрээ маш сайхан дуулдаг. Дэлгэр ханга хамтлагийнханд энэ шатны тэмцээнд 58 251 дугаартай Амин зүрхэнд номертэй аав. Хүрэх замдэн хосанагдва амьдрал дагсан задуурас минь хайчхад юм болдоо Сургасын утгт минь намрын салхин сэцгээр зургаад үгийгтэн марта зүрхэндээ уйлгүрдээ би Сургаад үгийгтэн марта зүрхэндээ уйлгүрдээ би Шүтэж гэгүүнэх нар дүүний халах
За одоо соёл урлагийн их сургуулийн Дөөрэ Дуулаач ангийн оюутан, бэлтгэл гэрсэн ангийн оюутан Баясгалан багшийн удирдлаганд оролцож байна. Бодлого удирдлагын дээд сургуулийн банкны эдийн засгийг сая төгссөн. Гэвтэл дээд сургуулийг одоо сая 2009 онд төгссөн. Урлагт их сонирхолтой байсан боловч яг тэр урлагийн сургуульд сурыг гэхэд маш их зориг дотчихсэн. Тэгээд жоохон эмээсэндээ болоод урлагийн сургуулаар явж таагүй Улаанбаатар их сургуулийн Солонгос ангид сураад төгсөж байна да. Гэхдээ миний бодлоор л манай багийн госол дуусч юм бол тэнд байгаа госол дуусаас арай жоох илүү юм уу гэж бодсон би дотроо. Дөлгөө гарцэн чи сэргээд уйраа дэндүү хайрт чи бүвэдицээ амьдрал яруулж сэтгэл дэврээсээ ахны хайр минь чамайгаа гүвээсээ хорвог тулах дурсамж болон сэтгэл үлдэнэ хайрын одоо чам хэнгэхтэн байсан ч юм уу алдрынаас тэдэн сүгдэмэн амьдрал таняагүй манай эмээс намайг өөрөө их уртын дуу сайхан дуулдаг хүн байсан болохоор намайг уртын дуучин болоо миний охин чи чадна гэж дандаа хэлдэг байсан. Тэгээд бас эмээ манаас өдөрт бурхан болсон байгаа л да. Одоо тэгтээ эмээгийнхэн хүслийг бас биелүүлж уртын дуучин болох юмсан л гэж маш бодож авсан. Амрагчны тэсэлтэй таняагүй Адаг зүрхэндээ гитгий дурсан Анхны хайрын хээр хонотаа хайрын хайр минь Адаг зүрхэндээ байсан ч юм уу Атрамас нэгэнэ Хүчтэй өрсөлдөгч гэвэл мэдээж золбоо төлчт баг байсан. Золбоо төлчт хэцүү байсан л да, найжсан. Золбоо төлчтийн дуучин надад их гайгүй сонсогдсон. Золбоо төлчтийн гол дуучин байсан. Золбоо хэлчит хамтгийн гол дуучин бэлэг жаргалыг тайснаа орон зайя. Зэрэглэ байна Яралцан эрхнэд байна Мянган түн усыг
Тэгээд бас нөгөө салхи дөртөөний баг бас их сайн байсан. Тэртээ алтай улсын үзүр гурван сайхан тэмээ сүргийн ховдоо тэнгэр шүргэн бараатай ингэн тэмээний шигэ олог шандын бүдэ эзэцэн горговидо иккин сушиги мэлтэрнэ андах жаргах бүрри Sen odanara Mankan şargıda govido İçe şingen olsuna İngin tümenin uduşige Oğlu şandın bu Багийн ахлагч нараас яг трийг харж байхад юг аяр болоо. Мятын баг байсан шүү дээ 38 таавыг дуулсан баг. 38 таавыг дуулж ирсэн. 38 таавыг дуулсан. 38 таавыг дуулсан Мятын юм лөө. Айраа болов. Тэрний ахлагч нь бол гоё дуулж ирсэн. Энэ шатны тэмцээнд 38,165 дугаартай 38-тай аав хурдан бүдүүн хамтлаг 38-тай аав амжилтсан. Амьд сэрүүн зүрх шиг баяр гүнгээр дэргэдэн амсаж исэн олон тэмээ тунж хөхрөх утааны үнэрл нэг л тулхан дороод шилээсээ үнсэнд хүртэл ломбоо жаргадан мөрхиж зовлон гонүрээ илчилгүй ходын замд минь эний би ганцаардж билээ ангулдэ хомосхон холныг дамттай ахта шогдулж уйсан нүдэм сүрлай Боцмон кэрэл байна Жахан тэрд боцсон дээр жаргадан өрхиж зовлон гонүрээ эрчилгүй ходын замд минь энэ би ганцаардж билээ Жахан тэрд боцсон дээр жаргадан өрхиж зовлон
зүхрэх утааны үнэрнийг илөө тулхан дороо шилээсэн үнсэн хүртэл ондоо жахан тэрд буцсандэ жаргадан өрхиж зовлон донүрээ эрчидэггүй ходын замдэр энэ би ганцаар гарч бидээ жахан тэрд буцсандэ жаргадан өрхиж зовлон донүрээ эрчидэггүй ходын замдэр энэ би ганцаар гарч бидээ жахан тэрд буцсандэ жаргадан өрхиж зовлон донүрээ эрчидэггүй ходын замдэр энэ би ганцаар гарч бидээ очинэтэй авибэ Тийм ээ. Дуу хэмээх тийм тэнгэрлэг, тийм яруу, тийм тунгалаг орон зайд хязгааргүй элен халин дүүлэн нисэж яваа ийм авьяаслаг тэнгэрлэг залуучууд ийхүү дуулцгааж байна. Улам улмаар өсөн үржиж, улам улмаар өргөн дэлгэрэх, өрнөн баяжих ийм сайхан залуучууд 2009 оны 12 сарын 5-6-нд Монгол Өвхөн өргөн зохиогдох $5,000 эзнийг тодруулах ард түмний дуун их цэнгүүнээс улам улмаар тодрон гарах болно. Тийм ээ. Авьяаснууд, залуучууд эгэл энгийн бид бүгдийн дунд алхаж яваа хэрнээ эгэлгүй их авьяастан залуучууд ийхүү дуулцгааж байна. Та бүхэн нэвтрүүлгээ цааш таалан болгоно. Үргэлгээ намайг сэрээсээ би чиний халамж хайрыг чин сансаа сэтгэл минь бэрч байна бүхнийг умартаа өөрийгөө төгөө чиний тухай ярих ёо чимин байгаа болохоор аз жаргалыг надад бэлгэлсэн чимин байгаа болохоор миний хайрыг эзэмсэн чимин байгаа болохоор аз жаргалыг надад бэлгэлсэн чимин байгаа болохоор амьдрал минь гэрэл хийгээтэй Чимини амьдрал хайрыг минь гэрэлтүүлж чамтайчаагүй бод самсэргийн бүхнийг өнгөрөөж ариун сэтгэлээсээ амьдралаа би эмдэнэ чимин байгаа болохоор аз жаргалыг надад бэлгэлсэн чимин байгаа болохоор миний хайрыг эзэмсэн чимин байгаа болохоор аз жаргалыг надад бэлгэлсэн чимин байгаа болохоор амьдрал минь гэрэл хийгээтэй Түмний дундаас те ард түмний супер шоу. Гэхдээ энэ бол ард түмэнд их хүрсэн нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлэг маань мэдээж одоо л ард түмний дунд зохиогдсон хамгийн анхны маш том хэмжээний супер шоу. Энэ тэмцээнд орсноор бахархаж байна. Ингээд сүүлд нь бодоод хахад үнэхээр энэ нэвтрүүлэгт орсноор л харамсах юм алдах юм үнэхээр юм байгаагүй. Би дуу дуулах их дуртай. Дуу бол зүгээр нэг ёсны эмч бас нэг ёсны нөхөр найз гэж хэлдэг.
Одоохондоо бол ингээд 4 жил сураад энэ сургуулаа төгслөө Солонгос улсны орчуулагчаар төгсөж байгаа. Тэгээ энүүгээрээ бас ажиллаад хажуугаар нь бас сойс сурахынсан гэсэн хүсэл эрмэлзэл маш их байгаа. Хэрвээ тэгж чадахгүй бол мэдээж бас дуусаар байх болно. Бидэрт одоо нэгт одоо ТV караокед оролцох гэж байгаа гэдэг дууг бэлдэжсэн дээ. Дуугаа бэлдэж байхад мэдээж нэгэндээ нэг шөмжлөх тиймэрхүү асуудал байдаг байсан. Эхлээд жоохон хүлээж авах дургүй байсан бол сүүлдээ тэ эвлэрээд тэрнтэйгээ эвлэрээд илүү ихээр ойлгож авах ч юм уу. Би энийг илүү таних гэдэг утгаасаа. The
урлагаас нэг явж үзье гэж бодож байна. Тэгээ хэрвээ суйстаа тэнцэж чадахгүй бол яг хөө тэгэл хуваарь нэг юм эрхэлт юм эсвэл мэрэгчлэрээ тэгэл ажиллаад явна да. Урлаг бол миний хувьд хүсэж мөрөөдлийг минь биелүүлэхэд илүү ойр санагддаг. Ер нь монголчууд ч миний мэдгээр л бүгдээр л доочин гэж би бодчиход. Их л дуунд ойрхон доочин хүмүүс байдаг штэ. Би дуулдгүй гэдэг боловч дотроо дуулаад явж байдаг.
тэмөөсэй ээжийнхүү аавыг охин бид бүгдийн зүрх сэтгэлийг зүг цохилоо. Ингээд 2009 оны 12 сарын 5-6-нд Монгол Бүхий өргөнд эрхийн бичиг авсан нийт багуудтайгаа хамтдаа уулзцгаая. Та бүдгийн ажил амьдралд эрүүл энх сайн сайхан бүгдийг хүсье өрөөе. Дашрам дуртахад энэ 10 дугаар сарын 10-наас эхлээд бид бүхэн эх орны баруун зүг буюу Өвөр ханга, Говьолтой, Ховд, Увс, Завхан зэрэг аймагуудаар очиж $50,000 ард түмний дуун их цэнгүүнд оролцох эрхийн бичгээ өргөн гардуулж аймгийн шилдэгүүдийг мөн тодруулах болно. Тэмцэх учраас бид бүгдийн морилон очих, бид бүгдийн очих аймагуудын авиаслыг залуучууд аль хэдийн бэлтгэл ажилд ороосоо билээ гэж хүсэн ирээж байна. Ингээд аймгийн шилдэгүүд 21 аймгийн шилдэгүүд хоорондоо $50,000 төлөө өрсөлдөх болно. Улаанбаатар хот, Эрдэнэт, Зүүн хараа, Дархан уул, Сэлэнг аймгийн мөн шилдэгүүд ч гэсэн та бүхэнтэй хамтдаа өрсөлдөж, гигэн сайхан өрсөлдөөн тэмцэлтэйний талбарт Монгол Бүхий өргөний тайзнаа тийм сайхан тэнгэрлэг сайхан их шиг ээлгүүг хамтдаа хатааж ард түмнийхэн их шиг ээлгүүн дуун их талайд хамтдаа тусал нэмрэл юу хэмээн хүсэж байна. ТV караоке ард түмний нэвтрүүлэг та бүхэндээ ээлжид нэгэн дугаараар өргөн барьлаа. Та бүхэндээ ажил амьдрал амжилт бүтээлтэй аялгау дуун адил түгэн дуур суултгая гэж хүсье өрөөж байна. Дунгуудахгүй танаа эмэгт бид бүхэн очино.